За та нар маань онлайн уулзалтанд орохдоо Zoom руугаа орлоо. За join гэдээ дарлаа. За энэ дээр уулзалтынхаа онлайн уулзалтынхаа кодыг хийлээ. Та нарын хамгийн гол анхаарах юм маань энэ нэрнийхээ арталт менторийнхаа нэрийг бичиж өгөх хэрэгтэй байгаа юм. За ингээд нэрийг бичиж өгчих юм бол дараа нөгөө өрөөнд хуваарлахад биднэрт маш амар байгаа байхгүй юу? За би камера хач. За ингэж яагаад join хийлээ. За энэ орж байгаа Zoom маань өөрөө нууц дугаартай. Нууц дугаарыг хийлээ. За орлоо. За энэ дээр дараад за mute хийгээд өөрийнхөө дуу хоолойг ингээ хаачлаа. За одоо та нар маань ингээд Zoom руугаа орлоо. За ингээд хэрвээ та нар орохдоо нэрээ сольж амжаагүй байх юм бол энэ лүгээ participants гэдэг энэ лүгээ орлоо. За тэгээ ингээ хүмүүсийн нэр ингээ байж гин. Тэгэхээр яг өөрийнхөө нэрний артлын энэ more дээр дарлаа. За тэгээ rename гэдэг ингээ дарлаа. За тэгээ энэ дээрээ нөгөө хэрвээ та өөрийнхөө нэрний арталт нөгөө менторийнхаа нэрийг ингээ бичээд өгчин. За тэгээ окей гэж дарчин. За ийм байдлаар ингээ сольж болно. Эсвэл энэ ийшээ орлоо. За энэ галерейгээ сонгоод за ингээд энэ яг өөрийнхөө зургийн арталт байгаа. Одоо энэ 3 цэг дээр дараад rename гэж дарлаа. За тэгээ энэ дээрээ мөн өөрийнхөө нэрний арталт тэгээ менторийнхаа нэрийг ингээд бичээд өгчин. За тэгээ окей гэд. Ингээд боллоо. За тэгээ ингээд нэрээ бичсэн тохиолдолд та нарыг өрөөнд хуваарлахад биднэрт маш амар хэлбэр болж өгч байгаа шүү. За баярлалаа.